нартай өнөөдөр шүү дээ арсан диванаа цэвэрлж үзүүлнэ. Манайх энэ арсан диван. Тэгээд яг ер нь бол юмыг заяа би юу гэж ойлгодог вэ гэхээр Америк ээжнээс Америк хүмүүсээс сурсан нэг юм байна шүү дээ. Чанартай юм хөрөнгө зарцуулаад юм аваа. Гэтэ ариг гамтаа хэрэглэх юм бол он удаанжирэл хэрэгэлдэг гэдгийг бол суралцсан. Тийм учраас манай энэ диван бол одоо 2006 оны сүүлээр авч ирсэн гэхээр одоо энэ бараг 20 жил болж байгаа диван байна. Арсан диван. Гэтэ би нөгөө удирдалтаа нэг удаа энэ нөгөө ийм чигтэй цэвэрлэгээ юу яадаг вэхээр одоо жоохон шингэн савн хийж байгаа бүлээн устай. Тэгээ кастел гэдэг савн хийж байгаа бүлээн устай алчуураар ингээд удирдалтаа нэг удаа бүгдийн сайхан цэвэрлээд арчтыг. За тэрнийхээ дараа яадаг вэхээр би нэг халбаг уксус одоо цагаан цуу хийж байгаа. Дээрээс нь хоёр халбаг оливын тус хийгээд тэгээд ингээд сайхан өнгөрчдөг байхгүй. Тэгээд ерөнхийдөө жоохон хатааж байгаа. Тэгээд дээр нь одоо юу хийдэг вэ? Суудлынхаа хэсгээр манайх Монголоос ирсэн нэг юм Эрдэнтийн нэг юм хэвсэн цэрягийн нэг суудлын хэсгээр тавьчихдаг байхгүй юу? За тэгтээ яг хүн суудын болохоор эн чинь энэ гарны хэсэг, энэ доотлын хэсгээр ингээ халтар болчихж байгаа шүү дээ. Суугаад байгаа юм чинь. Тийм учраас энийгээ сайхан цэвэрлээд ахаар айгу удаан жил хэрэглэх боломжтой байд юм байна гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр альва ямиг арчилж, цэвэрлж тордно гэдэг чинь нөгөө эдлэгийг ууцсах байгаагийн нэг хэлбэр гэж би хэлмээр байгаа шүү. Тэгээд хүмүүс надаас нөө чатаар ингэж суугаад байдаг байхгүй юу? Манайх диванаа яаж цэвэрлэх үү гэл ингээд зураг явуулчихдаг. Би тэгэхээр тэр айлын диваныг нөгөө ямар материалаар хийгдсэн мó гэдгийг мэдэхгүй учраас би шууд тик гин гэж би зөвлөгөө өгч чаддаггүй. Яагаад тэгэхээр айл болгоны одоо тэр диваны материал нь өөр ш. Одоо хэрвээ арсан диван байх юм бол би энэ арсан диваныг би ингэж цэвэрлэдэг гэж хэлж болно. Голдуу нэг юм материал нь нэг жоохон даванду материал байгаа учраас даван материал чинь угаалганд одоо ингээд чигтэй ачиж угаалчих юм бол тэр чинь халтарч штэ. Тийм болохоор тусдаа өөр аргаар цэвэрлэдэг одоо нөгөө steam cleaning нөгөө steam те уураар цэвэрлэх янз бүрийн аргууд байдаг учраас би ингээд ер нь бол би тэр дивануудын материалуудаас нь хамаарат яаж цэвэрлэх үү гэдэг аргуудыг бас хуваалцъя гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ яг өнөөдөр би зүгээр санаадгүй нөгөө гэрийнхаа арсан диваныг цэвэрлж байгаа учраас тэрийгээ зүгээр ингээд хальт ярьчихж байгаа шүү. Тэгэхээр танаа гэр зориулсан диван цэвэрлэгийг бол би шууд өгч чадахгүй шүү. Яагаад гэвэл танаа гэрийн диван юугаар хийгдсэнийг сайн мэдэхгүй. Дээр үед одоо манайх энэ диваныг авахаас өмнө хүүхдүүд баг үед манайх юм даун дивантай байсан. Хоёр том дэрнүүдтэй ингээд эднүүс нь салдаг. Энэ минь бүгд салдаг. Тэгэнгүүт яг хөө энд Америкт болохоор тэр салдаг юмнууд нь ингээд доороо цахилгаантай учраас ингээд салгаж аваад дандаа би угаагаад эднүүсийн салгаж аваад угаагаад ингээд буцаагаад хийчдэг байсан байхгүй юу? Тэгээ хамгийн хэцүү юм нь яадаг вэ гэхээр том дэрнүүдийн нэг угаах гэхээр угааж болохгүй. Тэгэнгүүт би ингээд бас нэг чигтэй цэвэрлэгээр чигтэй юмар ингээд арчхаад арчсан ч гэсэн нэг тийм цаана нэг мөнөр үлдээд байгаа юм санагдаа. Тэгээ сүүлдээ дэргүүгээр нэг хэсэг хэрэгжилж ийсэн аа. Сүүлдээ за энэ даун диван ерөөсө зохицохгүй юм байна. Хүмүүс суугаад хөлс болоод учраас ингээд үнэр гараад байгаа юм санагдаад би жоох үнэрэн дургу учраас тэгээд би за энэ даун диван хэрэггүй юм байна гэд тэгээд тэр цагаас хойш одоо 2006 оны сүүлээс хойш энэ диваныг авсан. Энэ диван бол тухайн үед маш үнэтэй авч ирсэн. Гэхдээ бид нар 20 жил энийг бол ямар ч асуудалгүй хэрэгэлсэн байна. Яг дунд нь би манайх энэ порлооны нэг удаа солиулсан. Суудлынхаа хэсгийн порлон. Тэгээд бусдаар бол энэ ихэр ингээд нөгөө Америк хүмүүсийн нөгөө юмнууд чинь ингээд ийм хүнд анх ингээд Америк айлд орчоод би юу гэж боддог байсан гэхээр нэх хүнд ийм том тавилгуудаар яагаад ийм бичээ юмнууд хэрэгэлдэйн гэж боддог байсан байхгүй халбах сэрэнч том хүнд сав суулганч том хүнд тэгсэн чинь яг нууц нь юу вэ гэхээр удаан эдлгээтэй юм авахын тулд чанартай юм авт юм байна. Тэднээс нь дандаа аюу үнэтэй байгаа шүү дээ. Тэнгүү тэрийг удаан хэрэглээд чанартай ингээд сайн цэвэрлээд ингээд янзлаад хэрэглэнгүүд удаан хэрэглэнгүүд нөгөө энэ хямдхан гэж хог аваад хаяал энэ хямдхан гэж хог хаяад авахгүйгээр нэг юмыг аюу удаан хэрэглэдэг юм байна гэдэг би маш сайн суралцсан учраас одоо ер нь бол миний яг гол одоо манай гэр бүлийн нөхөр битээр хэрэглэлт одоо нэг гол зарчим гэхээр юмыг аюу удаан хэрэглэх хэрэгтэй байхгүй. Чанартай юм аваад удаан хэрэглэх. Ерөөсөө л яг тэрэн дээр л миний яг гол одоо юу явдаг. Тэгэхээр ингээд бас дунд нь замраа бас ингээд нөгөө гоё юм байна гэж нэг ганц нэг юмнууд авчнаа. Тэгэнгүү сүүлдээ ингээд тэрэндээ би жоо харамсдаг. Яагаад л дандаа нөгөө буруу худалдаа авалт хийсэн мэт байхгүй. Яагаад тэгэхээр тэр чинь гоё гэдээ авчиж байгаа юм чинь тэр чинь материал муутай ч юм уу тий нөгөө мэдлэггүйгээсээ авч штэ тий гоё гэж авчиж чинь сэтгэлийн өөрлөөр авчих материал муутай ч юм уу чанар муутай ч юм уу ингээд тэгэл ер нь ер нь маш сайн юмыг авахаасаа өмнө маш сайн төлөвлөх ёстой байна, үзэх хэрэгтэй байна, сонгох хэрэгтэй байна, судлах хэрэгтэй байна. Тэгж яагаад авах юм бол 20 жил одоо ингээд асуудал алга манай энд яа одоо би ингээд сайхан цэвэрлээд өнөөдөр би
сая сайхан нойтон цэвэрлэгээ хийчлээ, нэлээ их арчлаа. Тэгэнгүүт дараа нь би энийг яг үгээр нөгөө тостой оливын тос винегертэй юугаар ингээ сайхан арчаад өнгө оруулж